Юу яцгаан. Трейлер тайм. За, өнөөдрийн онцлог трейлер бол мэдээж cover mower юмнаас авсан баг. Avengers. Үзээгүй байгаа. Трейлерыг яаж хийж байгааг үзэхгүй өнгөрөөгөөд спойл дуулахгүй өнгөрөөд чадлаа. Энэ дэр зүгээр нэг юм point ярих гэж бодож байсан юм. Та хэд маань энэ дэр хэр санал нийлэх нөө. Ер нь яалч юу яасан байна те? Суперхеро жанрын өөрийн хайп ер нь нэлээм буусан биш үү гэж анзаарагдаж бодогдож байлаа. Тийм мэдээж эд үеийн 19 оноор дууссан. Тэгээ тэрнээс хойш киноны чанар нөлөөсөн байгаа. Тэгээ айгүй олон юм нөлөөсөн багс гэж бодлоо та хүмүүсийн нас явж гин. Тэ яг нөгөө үзэж ихсэн дундуур нь үзэж ихсэн хүмүүс анханаас нь ч юм уу дундуур нь үзэж ихсэн хүмүүсийн нас өөр болж гин. Ач холбогдол өгөх анхаарал хандуулах нь өөр болж гин. Энэ одоо MCU маань эд үедээ явж байхад төрж өссөн ч юм уу тийм хүмүүс бол үзээгүй өссөн байгаа гэдэг ч юм уу те. Тэгээ эдийн засаг нийгэм айгүй өөрчлөгдөж байна. Мэдээж яг урлагийн бүтээл ямар үед ямар бүтээл тренд болж байгаа эсвэл амжилттай болж байгаа ч бас тухайн цаг үе нийгмээ бас нэлээм эдийн засгаач гисэн. За тодорхой хэмжээнд бүр нарийн хариул улс төрөгч гисэн бас тодорхой хэмжээнд төлдөг, тодорхой хэмжээнд илэрхийлдэг шүү дээ. Тэгээд тэр ч бас нэлээд өөрчлөгдөж байгаа байх. Тийм. Тэгээд сонирхолтой байна. Тэгээд зүгээр надаа би яг энийг яг товчхон зүгээр энийг ярих гэж бодсон гэхээр яг Doomsday трейлер гарчаад байхад, тизер гарчаад байхад нэгдүгээр би заахаа зөвхөн өөртөө бол би бүр тийм амар хүү гэл ингээл нөгөө тэ нөгөө одоо та хэрвээ сандаг болвол Infinity War, Endgame, No Way Home, за бүр боли Civil War, анхны Guardians of the Galaxy тэ анхны Avengers тэр трейлерүүд хизээн гарахад биш анх гарахад хаана байсан эсвэл за бүгдийн анх гарахад хаана байсан үзчихээ хаана үзснээ санахгүй гэхэд яг анх үзсэн мэдрэмжээ сандаг тий анх гарсан хүү тэр хацаа гэж хүү хаа гэж амар юм болдог тий тийм бас одоо чи маа найзууд би тэд нэг найзынхаа офис дээр зүгээр хийцгүүрээд ингээ ажиллагаан цагт харцсан зүгээр ингээд байжсэн чинь Civil War-ын трейлер гараад анхны тизер санагдчихэв. Тэгээ бүр амар болж бидэд ваа гэж орилдоод бөөнөрөө нэг ноутбукн дээр нь компьютер дээр нь очиж сууж байгаа л үзэл ёо тэргээр нэг орилдоод бүр ингээл найзынхаа ажил дээр баг худалчин шүүн хүртэл суусан баг тэрийг яриад тэр трейлерыг яриад те анх Spidey hey guys гэ гарч ирдэг те. Hey everyone. Тэрс төлөөрөн галж исэн. Яг мэдээж цаг үе өөрчлөгдөж байгаа бидний насч явж байгаа бах тэгээд олон зүйл нөлөөлж байгаа. Тэгээд зүгээр бодсон нь бас тэрэн шиг байхаа болж дээ гэж бодсон. Дээрэс нь интернет зөвхөн би биш юм байна гэдэг бас анзаарсан л та ганцхан би биш юм байна те. Ингээд ерөнхийдөө харах юм бол яг мэдээж трендинг байгаа. Одоо юу гэдгийг YouTube-ийн трендинг дээр энэ трейлер номер 1-т явуулчихлаа зүгээр. Гэхдээ ерөнхийдөө ингээ харах юм бол эд бишгээ биш болжээ гэж бодсон тийм. За энийг зүгээр товчхон ярих гэж бодсон та хэд маань санацдаг. Хуваалцаарай. Тэгээд олон юм ярилгүй трейлер рүү орё. Тэгээд зөвхөн Avengers-ийн биш маш олон трейлерүүд байгаа. Сонирхолтой бүтээлүүд байгаа гэж бол бодож байгаа. Тэгээд та хэд маань сэтгэлээ хуваалцаарай трейлерүүдээ. Эхлүүлцгээе. Оо, за. За. Ингээ нэг бүтэн үзчихье. Тэгээд араас нь сэтгэлээрээ комент ч юм уу, тайлбар ч юм уу анзаарсан зүйлээ. За нэг ерөөсө паузгүй нэг үзчихье. Тэр нь зүг баг. Something's coming. Something we may not be able to deter. Before this day is done, we shall be faced with an unthinkable decision. Nice. Fought with many Power warriors estimate. in my time. They were far stronger than all of us put together, and they died. Namor. Died facing enemies and threats that scared me far less than this one. Cyclops. Shang-Chi. Everything that they sacrifice will be for nothing if we do not stand together. Put aside your petty squabbles. Oh, nice.
assume nothing except this. If you return, you will return as brothers and sisters. Gambit. But mark my words. We're going to need a miracle. Cap. Hey, pal. It's not possible. No, it's Dunes Day. It's Dunes Day. Окей. За, манай профессор Charles Xavier-ийн сургууль сүрцэн байна. Ер нь бол superhero жанр дундаа миний хамгийн хайртай franchise X-Men. Guardians Center гоё л доо. Гэтэ би X-Men-д амар хайртай. X-Men 1, X-Men 2, First Class, Days of Future Past, The Wolverine, Logan, New Mutants тийм муу бол биш надаа яг. Сайн амжилттай гэхдээ тийм муу бол биш. X-Men 3 it's okay. Гэхдээ бүр үнэхээр сайн гэж боддог бүр 3 4 кинонууд байгаа. Би айгүй хайртай энэ X-Men-ийн franchise-та. Тэгээд энэ эргэж иж байгаа окей. Ялангуяа Charles Xavier-ийн хоёр тоглож байгаа, Magneto хоёр тоглож байгаа, Sir Ian McKellen, Sir Patrick Stewart хоёр absolute домог байгаад мэдээж баяртай байна. Оригинал X-Men буюу одоо эхний трилогийн жүжигчд эргэж ирж байгаа. Тэгээ комикны хувцастайгаа тий эргэж ирж байгаа нь бас гоё байна. За Роберт Дауни Jr. Doomed ямар байх вэ гэдэг сонирн байна. Энэ suit эндээс харагдаж байгаагаараа бол сонирхолтой харагдаж байна. Нью-Йорк энэ нөгөө нэг шинэ барилга ороод ирсэн тий. Амьдрал дээр байдаг нарийнхан өндөр Billionaires Row гэдэг шүү дээ. Юуны баячуудын 100 хэдэн сая мая хүрдэг апартментууд тэд нар ороод ирсэн. Тийм тэгээд шинэ тавар жоохон шинжлэгдчихэж тий. Гоё байна. Тэр бол окей. За манай Thunderbolts байна. Captain America, шинэ Captain America, Ant-Man, Bucky, Ghost байна. За US Agent, Yelena. За энэд ингээд энэ чи Thunderbolts-ид Fantastic Four-нд Thor, Captain America, Ant-Man. Cool. Энд нэг суудсан. Энд одоо Bucky юм уу? Bucky энэ цаана багш байна те. Excitement яалчгүй сони юм да. Одоо ингээл build up гэдэг шиг яг ингээд наана ингээд суур тавьсан юм нь тодорхой хэмжээний нэг юм замбраагүй ч юм уу энэ тэнд байсан болохоор тэгж гэнэ үү? Түрүүний ярьсан олон шалтгаан байна уу? Эсвэл яг энэ тэгж харагдахгүй нөө ингээд өрчнөө гоё юм энэ ч те ингээд байгаа мөртлөө нэг юм ингээд огшоохгүй бах юм. Үзэлтэй мэдээж үзүр хийн одоо Dune Part 3-та зэрэг гар нэг өдөр. Тэгээ сая би тэр Infinity Vision дээр инээдгийг удахгүй тайлбарлана. Тэгээд шүн үзэн, нээлттэй хийгээр үзэн, олон ч үзэх бах, гоё мөч зөндөө байх бах, орилж босч ирэх бах. Мэдээж гоё байх бах. Гэхдээ яг киноны чанар нь ямар байх вэ гэдэг дараа нь л мэднэ шүү дээ. Яг ингээд сэтгэл хөдлөх мөч бол зүүн. Одоо жишээ нь Doctor Strange in the Multiverse of Madness үзэж хахад анх тэр нөгөө юу Illuminati гарч ирдэг бол гэж үзчихсэн мэдээж. Анхны үзүр гоё гэсэн тэр experience. Гэтэ кино өөрөө ямар илээ те. Одоо тэр мөчийг дахиж үзэх хүсдэг хүн байна уу юу? Тэгэхээр тэр шиг байх вэ гэж айж байна. Тэгээ сайн байгаасаа. Ийм амар том кастинг, энэ амар олон гоё дөрүүд дайггүй сайн киноогоосаа Rotten Tomatoes жаа. За Rotten дээр юу гэдэг нэг 75-80+, Metacritic 60-65+ байхад болоо. Миний хувьд бол ерөнхий чиглэлийн хувьд шүү дээ. За. Намор. За. Тэночвэрта михия. Намор Атлантынхан нэлээд чухал дөрүүд байх юм шиг байна. Шүүри Мбаку үстэй энэ ч манай. Мбаку мөн биз дээ. За тэгээ чи Атлантынхан юутай
Вакандачуудтай тулж байгаа эвгүй юмнууд гарсан. Тэгэхээр Вакандачууд Атлантист ирсэн байгааз Наморын юу байгаа зү Синти. Наморын Синтин дээр юунууд ирсэн байгаа. Вакандачууд ирсэн байна. За энэ ч Thing байна, Ben байна. Энд ч Bucky байна, Ghost байна, US Agent энд байх шиг байна. Thunderbolts Wakanda гişүүд энэ хамт шүүрийн мөрөө хамт л ирсэн юм шиг байна. Гэж бодох юм бол. Энэ It scared me far less. энэ яг It scared me far less than this one. энэ яг ямар ертөнцийн сайн. Манай Cyclops энэ утастайгаа байгааг харахаг үнэхээр гоё. Тэгээд за энэ кинон дээр хэр гаргаж чадах нь гэхдээ Cyclops маань яг нөгөө лидер гэдэг нь илүү гараасаа яг лидер гэдэг энэ мундаг лидер гэдэг мэдрэмжийг сайн өгөөсэй гэж найдаж байна. Энэ сүдтэйгээ гоё харагдаж байна. За тэгээд хин хоёр үзэж байгаа нь Gambit Shanchi хоёр үзэж байгаа нь гоё. Наа гоё. Гоё байна. Everything that they sacrificed will be Бас Локи ороод ирнэ зүгээр гэж. Локиг нөгөө нэг энэ TV-тэй л холбоотой юм байна л да энэ. Ер нь бол бараг Локи хөөрх юм дахиж өгч эхэлгүй дээ. Тэгээд Doom энэ Локиг алаа тэгээд Thor дахиж Локигийн өшөөг авах гэж шаардлага гарах вэ дээ. if we do not stand together. За энэ юуны хэд байна? Thunderbolts-ийн хэд мэд. Falcon, шинэ Falcon байна. За энэ далайг цаана ингээд бариад байгаа Sue Storm бас байж болно те. Мбакбоч юуны Wakanda-гийн хаан болцсон байгаа. Shuri Black Panther нь болцсон байгаа. Put aside your Энэ Елена энэ petty энэ чи хин ирж байгаа юм шүү дээ. Mystic орж ирж байгаа юм шүү дээ. Rebecca Romijn гээд X-Men-ийн трилог дээр тоглож ирсэн жүжигчин эргэж тоглож байгаа. Тэгээ комиктэйгээ бас айгүй төстэй squabbles. костюм болж байгаа. Яа, компьютер эффект хөгжөөд бас гоё болчихжээ. Яа, энэ бол тээ бас ингэ сэтгэл хөдлөх юм байна. Энэ нөгөө нэг Herbie шүү дээ. Yay, Herbie амьд байна шүү дээ. Fantastic Four дээр Herbie үгцэн шүү дээ. Чи Herbie амьд байна. Yay. Aside your petty squabbles. Гоё юм гоё мөчүүдээр бол дүүрэн байх баха төрөний хэлсэн шиг. Гол нь кино нийлээд сайн байгаасаа гоё мөчүүд дүүрэн байх ба. Presume nothing except this. Яа, Sir Ian McKellen, Sir Patrick Stewart хоёр бол нэрээ үнэхээр юм шүү дээ. If you return, X-Men 2-ын Patrick Ian McKellen-ийн жүжиглэлт бол яа бас за ер нь муу Оскарын жүжиглэлтүүдээс илүү шүү ер нь. who will return has brothers and sisters. Ямар амар сормос вэ. Who will return has brothers and sisters. Captain America. Гэмбэ. Энэ Sentinel байна. Зэ цаана нь. Энэ хараа. Энэ цаана нь Sentinel л бах та бодвол. Намоо. My words. Яа, Doom ч амар павертай ч байж болдог л доо. Тэгээ энэ бол бүр OP биш үү те. Stormbreaker гусыг гэж яхад хуруугаараа зогсоож байна гэдэг ч одоо нөө TVA дээр анх Loki season 1 дээр нөгөө манай нөгөө туслах дөрүүдийн нэг нь ингээ нөгөө татварганда баахан Infinity Stone хийсэн байдаг те. Тэрэн шиг юм болж штэ энэ баг. We're going to need a miracle. Hey, pal. It's not possible. Secret Wars-аар reset хийнэ гэж л найдаад байгаа да. Энэ гараад дараа нь Secret Wars ч айгүй ойрхон байгаа штэ. Тэгээд нэг reset хийгээд ер нь нэг юу яахгүй болвол Secret War баха. Тэгжил Secret Wars юм байна те. 27 оны 12 сард байгаа. Одоо ингээд жил хагасны дараа. Яадаг юм бол доо. За энэ кастын энэ юу бол амар те. Тэгээд каст мастер супер. Одоо юу ярих вэ? Зүгээр гол нь
юу байгаа юм байна? 2 цаг 45 минут орчим гэж байгаа юм байна те. 2 цаг 45 минут. Би нөгөө нэг тайлбарлаж ярих гэжсэн нэг юм мартчихаж. Тэр нь болохоор энэтэй холбоотой байсан. За яаж байгаарай. Энэ ахгүй юу? Infinity Vision гэдэг Disney тэгээ Spider-Man дээр юу Sony 2 IMAX-ийг эрхээ аваагүй. Тэгээд гэрээ хилцэл юм нь юу нь болоогүй юм. Эрхээ авч чадаагүй. Тэгээ яасан бэ гэхээр Avengers Doomsday Dune-тэй нэг өдөр нээлттэй хийж байгаа. Тэгсэн мөртлөө 3-7 хоног Dune Part 3 бүтэн дэлхийд даяараа IMAX дэлгэцээр Dune Part 3 гарна. Avengers байхгүй. Spider-Man Brand New Day том одоо жишээ нь Odyssey ингээд одоо нээлттэй хийсэн байгаа. 2-7 хоногийн өмнө нээлттэй хийж байгаа ч гэсэн үргэлжлүүлээд Odyssey IMAX-аар гарна. Spider-Man гарахгүй дэлхийн нийтээрээ IMAX дээр байхгүй. Тэгэхээр Sony одоо юуник яг цаадах компани Sony шүү дээ. Бизнес талаасаа Spider-Man-ы. Тэгээд Marvel буюу Disney 2 бол Disney Sony 2 бол юу яаж чадаагүй гэсэн үг. IMAX дээр гэрээгээ хийгээгүй гэсэн үг. Ер нь фейлдсэн юм шиг байгаа. Зүгээр энэ салбарын янз бүрийн юмны ганц хоёр юм уншсан. Ер нь өөрөөсөө фейлдсэн юм шиг байна. Тэгээд тэрнийхээ хүрээнд Disney юу гэж тэнэгтэж байна вэ гэхээр Infinity Vision гэдэг нэг юм бүтээсэн. Энэ зүгээр л нэршил. Infinity Vision гэдэг нь зүгээр нэг юм шаардлага хангасан дэлгэцүүдийг Infinity Vision гэдэг нэр өгөх боломжтой л гэж байгаа. Энэ бол шинэ технологи, шинэ формат, шинэ одоо юу гэдэг юм бидгөө projection те. Шинэ юм, шинэ танхим, шинэ дэлгэц, шинэ саунд, шинэ стандарт ерөөсөө биш. Зүгээр л LED дэлхийн нийтээрээ байдаг юмнуудаас өөртөө нэг юм arbitrary гэдэг чинь зүгээр зохиомл хиймэл нэг юм стандарт гаргаж ирсэн ээ. Энийг Infinity Vision гэж нэрлэж байгаа. Жохон ичиж үхмээр ер нь бол IMAX-тэй өрсөлдөж байгаа ухаан. Тэгээ энэ бол яг үүндээ жохон ичмээр нэг юм байна. За Doomsday хэвд юм байна. Гоё болоосоо зүгээр мэдээж фэний хувьд бол гоё болоосоо гоё мөчүүдээр дүүрэн байна бах. Мэдээж үзэж өссөн дөрүүд. За тэгээд юу гэдэг тодорхой хэмжээний комик уншиж исэн амар их комик уншиж өсөөгүй ч гэсэн бас тодорхой хэмжээнд уншиж исэн дөрүүдтэйгээ одоо дөрүүдийнхээ одоо яг комиктойгоо төстэй хувилбаруудыг харах марах гэдэг ч юм уу. Гоё зүйлүүд мэдээж байна. Тэгээ эцсийн үр дүнд үнэхээр сайн кино болоосоо Dune-д бол эргэлзээ байхгүй шүү дээ. Dune masterpiece болно. Тэгээ 5 жилийн дотор Dune 3 кино гаргачлаа. Тэр бол бүр идэгмээргүй зүйл. Тэгээд Dune masterpiece болгон тодорхой зүгээр энэ кино заавал masterpiece юу гэдгийг Infinity War-ийн хэмжээнд хүрэх шаардлагагүй. Би бол Infinity War-ыг Endgame-с илүү сайн кино гэж боддог. Endgame илүү сүртэй үйл явдалтай. Яг кино авцалтааны хувьд бол Infinity War илүү сайн гэж боддог. Энэ тийм хэмжээнд хүрэх шаардлагагүй. Гэхдээ сайн байгаасай. Please сайн байгаасай. За бүр worst case-тэй хамгийн дордож бүр маш муу бити байгаасай. Ядаж ингээд таараахан байсан ч гой мөчүүдтэй байгаасай. Тэгээ ядаж Doctor Strange in the Multiverse of Madness, Thor Love and Thunder-аас дээгүүр байгаасай гэж би хүсэж байна. Тэгээд үргэлжлүүлцгээе. За энэ стожик хайптай байгаа да. Одоо House of the Dragon гарч байгаа 8 сарын 10 дуусал нэг өдөр болгон гарч байгаа өдөр хийж байгаа шүү ирээрээ. Тэгээд дуусангууд 8 сарын 17-оос эхлээд 8 сарын 17-оос эхлээд гэдэг чинь 8 сарын 10 сарын 19 дуустал нэгд өдөр болгон Lanterns гарна. Монголд бол яг нэгдгээд Америкт бүтээсэн. Гараад тэгэнгүүтээ Lanterns-ийн 8 дахь анги буюу 10 сарын 19 сүүлийн ангид гараад тэр 5 дахьт нь Clayface нэ. За тэгээд DC юу-гийн шинэ кино болж гарч байгаа. Clayface-ийн эхний бүтэн трейлерыг үзээ өмнө нь тизер үзсэн байсан хэдүүлээ. Show me. Show me. R-rated horror гэж байгаа. What do you want, Miss Hagen? I want my life back. I know you. You're famous. It's a tragedy what they did to him. Boo. Яа. I'd like to volunteer for human trials. This isn't cosmetic surgery. Even if it kills me, I'll be better off than I am now. Яа. Matt. I'm okay. You okay? I'm okay. I feel great, actually. I have За өшөөгөө нэ.
What side effects you'll have? Or how to treat them? Oh my god. Fuck. The seatbelt sign is on. We're in unknown territory. Damn. Oh. Oh. Shit. What's happening to me? If you're harboring feelings of anger, you need to let them go. You want to know how I feel? The people I trusted betrayed me. The justice system failed me. They stole my career, my money, my life. I'm a Oh. monster. I have no idea who you are. Yes. Avengers Doomsday-с илүү Clayface трейлер илүү exciting байх гэж. Ийм өдөр ирдгэл юм байна ёо. Damn, энэ ямар гоё харагдаж байна. Хүү. Гой. Энэ трейлерыг театрт үзвэл бүр даваа магнэ. Гой. Илүү нэмж ярих юм юу аах вэ? Галзуу кино болоосоо. За, трейлерүүд үргэлжлэж байна. Янз бүрийн юмнууд байгаа. Let's see. I am so sorry about your grandfather's passing. That's fine. We didn't know him. Connor, shut up. Gordon has left Connor and Annie's property in Canada. Canada? Was he Canadian? Does that mean that Mom was Canadian too? Nobody here is Canadian. None of this makes any sense. Annie? Yeah, hi. Ellis. Hey, pilot. Welcome to Sterling Point. Hey, beautiful. I'm Una. Manny, nice to meet you. My mom died when I was little. She used to spend some time here, so I'm just checking it out. You guys want to go to a party in Rosso tonight? Hello? Jesus! Who are you? Who are you? And what are you doing in my grandfather's cottage? Oh. Connor, I'm freaking out. There's a girl here who looks just like Mom. She said that it's her grandfather's cottage too, who apparently own the entire island. Wait, we own an island? Connor, focus! I would love for you to explain why you broke into my cottage and stole a photo of my dead mother. This is my mother too! Oh, shit. Get in the boat. Why? That girl's not gonna, kill her, right? No. No. I'm almost willing to look for that. Энэ драма таатагч шүү. She hates me. I think there's probably a lot more to the story. Being here is making me realize how little I think about my mom. You look so much like her. I wanted to hug you since I got here. Is there any way that I can hug you? Absolutely not. Totally. Fair. If you're gonna go digging into stuff, Нэг second of шүү. Гэхдээ very interesting. go for it. It's good to be messy sometimes. It's important. Get my kids out of here as quickly as possible. So nothing's changed. Mom, love this place. Being here is like... Сайн жүжигчин хин гэдэг үлээ. Jeffrey Dean Morgan. Гой жүжигчин шүү. Jeffrey Dean Morgan. Энэ нөгөө талд нөгөө shit. Доороо харагдж байгаагаар яга байж болтго юм бол. Yeah, Jeffrey Dean Morgan. As possible. So nothing's changed. Mom, love this place. Being here is like being near her. You just pushed me away as far as you could. Did you like that? Did I like that? Гэр бүлийнхэн асуусан нэг үн random нууцаар биллионер байсан байвал бас сонирхолтой тий. What do you expect me to say after what happened to your mom? What did happen? Why would they want to keep us apart? He said no more secrets. Цуврал юм уу? Okay. Why not? Нэг сайн биш л баг та why not? За энэ нэг трейлер яваад байсан. Үзээгүй байгаа. Гэхдээ нэг хэсгийг харсан яалтчгүй. Яалч юу Instagram-аар явж байгаа нэг хэсгийг харсан бат
үзье. Агаар бол энэ horror кино шүү. Hey, sweetie. You're home. I had a lunch break. I thought I'd come home and eat with you. Where's Dad? He fell asleep in the office. I'll go get him. Let him sleep. He needs his rest. Cookie dough ice cream for lunch. What kind of mother would I be? How about scrambled eggs? We had that for breakfast. That's right. I forgot. How about pasta? Your favorite. Do you want to know something silly? Yes. Sometimes I think about when you and I were one person. Do you remember that? So I was a baby in your tummy? Do you remember where you were before that? What the fuck? No. You were in my heart. Oh, Jessica Chastain. Can I go into your heart? The fuck, man. You said you wouldn't leave my room. You seemed lonely. Whoa. What were you cooking? Bella? You need a grown-up to help keep you... Somebody was in the house. She looked like you. What? You don't have to be scared, Mommy. She's nice. Sometimes she's there, sometimes she's not. Is it really you? Are you tricking me? What? Bella. Hey. It's me. I'm Mom. Coraline юу хэлбэр юм да. Horror R-rated кино хэлбэр юм да. Тэгтээ Coraline шиг сайн киноч болох л та. Yeah, why not? Тэгтээ энэ opening sequence бол балиар байла. Энэ хэсэг. Энэ хэсэг бол өстой зөв юм байла. За, Pedro Pascal-тай нэг кино байгаа. So it's 8 free into bar 33. And let's roll clicks. Heard a rumor that you were back. Is that who I think it is? How are you? What are you doing here? Амар найруулагч зохиолч шүү дээ Tony Gilroy бол. Olivia Wilde. Тийзэр гоё юм шүү. Nice. Гоё юм тийзэр байна. There's a mystic level of irony here that I need to share with you. And it all starts with you. Tony Gilroy бол амар найруулагч. Дээрээс нь хин Pedro Pascal миний хайртай жүжигчээ яалчгүй мондог. Хин Olivia Wilde-ийн карьер өстө үнэн гоё явж байна. Найруулагчийн карьер нь гоё явж байгаа. Дээрээс нь нэмээд давхар өөр кинонуудад жүжигчний карьераа өргөжлүүлээ явж байна гэдэг бол бас амар гоё. Энэ жил гарсан энд Invite-ийн энэ кинон бүр маш өндөр үнэлгээтэй явж байгаа шүү дээ. Энэ хин тогсон Seth Rogen, Penelope Cruz, Edward Norton-тай тогсон. Хин Olivia Wilde өөрөө юу найруулсан. Энэ кинон гоё явж байгаа. Olivia Wilde-ийн карьер өстө үнэхээр гоё явж байна. Awesome. Тэр юун дээр жоохон Don't Worry Darling-ийн үеэр карьер жоохон тийм болсон шүү дээ. Harry
стайлстай яасан ийсэн нэтэрэ нэг жоохон тиймэрхүү юм бол болсон. Гэхдээ нэг тийм өөрөө нэг буруу мороо юм бол хийсэн юм бол байгаагүй л те. За гэхдээ зүгээр жоохон юм. За дараагийнх нь. За энэ стандыг сонирхолтой юм байгаа даа тий. Rocky киноны хийсэн процесс үйл явдлын талаарх кино гэх юм уу да. Тэгээ Sylvester Stallone дүрд нэг дүр залуу тоглож байна. Anthony Ippolito гэдэг залуу тоглож байгаа юм. Name. I'm Mike. Ooh. Acting's what I live and breathe. Юу ямар төстэй мэ. Гэхдээ яалчгүй. Нэг тийм хүн дөөрэж яж байгаа. Ялээ дахиад. Name. I'm Mike. Acting's what I live and breathe for. And I gotta have faith in myself. Нэг ийм амар эвгүй те одоо ингээд яг ингэж юмгууд яг хэтрүүлж байгаа юм шиг болохгүйгээр яаж actually Sylvester Stallone тэр амар бүдүүн цаана юм юу гэж байгаа мэдчихгүй хоолой юг дөөрэх үү гэдэг заримдаа ингээд дойлж байгаа юм шиг хэтрүүлж байгаа юм шиг болох гээд байгаа шүү дээ. Тийм unique юмнууд чинь ийм содон онцгой юмнууд те. Эндээ тэгээд ямар ахна харъя. Need to show everyone who you are. I like this girl. Hey, Anna Sophia Robb шүү. Nice. Sylvester. Sylvester? That's right, his real name. It's got a nice ring to it. Sylvester Stallone. It's like Peter Parker. Are you delusional? You don't got the looks to be a movie star. Not to mention, you talk like you got rocks in your mouth. Yeah, I know I don't look like Einstein, but Гэхдээ яалчгүй Sylvester Stallone Rocky хийсэн, Rocky-г амжилттай болгосон, ер нь кино болсон энэ process түүх бол үнэхээр legendary түүхэлтэй яалтчгүй. Үнэхээр яалтчгүй. I got a brain. The only way for me to get to show people is me to have to write a script for myself. Yeah, so do that. Write a script. And give yourself the best part. There's something big here. You wrote this in 3.5 days. This is freaking good. To have someone like Chuck Bronson, or we could do Eastwood. Guys, I play Rocky. I have no idea what that means. So the writer wants to be in it as the lead. No, absolutely not. Throw some money at him. 25K. No. Raise the offer. Try 75. You're parking cars for Christ's sake, Sylvester. No. 175. Go to 200. No? I'm not giving this up. Not for $1 million. Би хитэж чинь бас юу шүү гоё шүү. Not for 10. Энэ кино сайн болоод хүмүүс Rocky дахиж үзээсэ. Дахиж яах вэ? Үзээгүй удсан хүмүүс нь дахиж үзээд над шиг те. Үзсэн хүмүүс нь дахиж үзээсэ. Тэгээд үзэж байгаагүй хүмүүс энэ кино нэгдүгээр сайн болоосоо хоёрдугаарт эннээсээ хамаарат хүмүүс Rocky үзээсэ гэж хүсэж байна. Rocky бол үнэхээр сайн кино шүү. Hey. All right, now if you do this, Comes with some strings. if you ever fall one day behind schedule, The meat's frozen solid. They're gonna kick you to the curb. You broke your hand. and they can replace you with a real actor. I don't even know what I'm doing is any good. Just do the best acting of your life and everything will be fine. How far behind schedule are they? They're not. Яаж ч амар төг шүү. За чинь хин тоглож байгаа жүжигчин тоглож байгаа жүжигчин shit энэ чинь гэдэг үлээ. Apollo Creed тоглодог жүжигчинд тоглож байгаа жүжигчин байна. Movie, it's about having a belief in yourself. It's about going the distance. I put my heart and soul on the page. If I'm not willing to live up to what I wrote, then what's the point? So do you believe in me? Or not? I thought you said you could box. I lied. Let go of the head! I'm an actor, goddammit. You always lie. Shit энэ жүжигчнээс нэрийг марцлаа тоглож байгаа дүрийнх нь нэрийг ч марцлаа shit. Дүр гэдэг нь одоо амьдрал дээр байгаа жүжигчин шүү дээ. Star Wars маш тоглодог бүр амар гоё жүжигчин шүү дээ. Сүүлдээ Star Wars юу Mandalorian-ы бүр ангууд хүртэл найруулсан. Амар гоё жүжигчин байхгүй юу? Shit. За. Google-ээс.
11 сард гарах юм байна. Nice. Энэ бол гоё харагдчих шүү. Apollo Creed тоглож жүжигчин чи Carl Weathers багхгүй юу? Carl Weathers-ийн дүр Stephen James тийм Stephen James амар гоё жүжигчин. Энэ өстө үнэхээр гоё жүжигчин. Stephen James-ыг олон юмд үргэлжлүүлж харна гэж найдаж байна. Stephen James бол гоё шүү. Тэгээд Carl Weathers, домогт Carl Weathers. Харамсалтай сайхан нас орсон. The Mandalorian-ы олон ангид тоглосон. Энэ дүр тоглосон, найруулсан сүүлдээ Mandalorian мондог жүжигчин байсан. Гоё залуу байсан да залуудаа. За. Alejandro González Iñárrituгийн Tom Cruise-тэй хамтарсан Digger гэж кино. Tom Cruise гол дүрэн тоглож байгаа. Let's go. Everything changes. You know, one day you're a cat. Just take a little taste for Daddy. Come on, sweetheart. Or a king. Next day you're just ashes in a box. How long would you say she has? Between 2 weeks and 5 minutes. Mr. Rockwell, my name is Sandy Clarkson. Yeah, Sandy. How you been, buddy? You're the man with the 5-foot crap. Now, Glacier over there in Greenland, it shifts 5 feet. Now, this desk in front of me is bigger than 5 feet. Mr. Rockwell... My deck is a tenth of that size. What do you want me to shut down a $1 billion platform over something that's 10 times the size of my deck? Oh, I don't believe you understand what's happening, sir. What did you just say? Sorry, sir. Well, I know perfectly well what's going on there, because I'm paying for the whole thing. I'm paying for your fucking 90% Hungarian goose down winter jacket. I'm paying your salary. You want to shut her down? Well, say it! Mr. President, we're utterly unprotected against a disaster of this magnitude. What's our worst case scenario? $18 trillion, sir. Цагуурийн өөрчлөлтийн comparison явж штэ тий. Comparison харьцуулт гэжтэй ерөн зүгээр шууд утгаараа цагуурийн өөрчлөлт явж штэ. Is that all the bad fucking news? Oh, there's the nuclear waste too. Riz Ahmed. Oh, man. Digger got us into this mess, and Digger's gonna dig us out. Sandra Hüller шүү. Яа, энэ каст нь бүр гоё. Digger's gonna dig us out again. Well, let's fucking go. You knew long before the rest of us. That is why it is your problem! If we can't control the course of nature, at least we can control the narrative. But it happened. Mother Nature, she loves Jesse Plemons then. You're gonna save the world. Alright, fellas, Mother Nature wants to fight. Is he okay? Mr. President. Mr. President? Fuck Gettysburg, let's dance! Help me shape the story. They already know the story. They know the facts. The story has yet to be told. When all else fails, you hit them with the truth. You know, the hard truth. Just bang, bang, bang. Woo! Woo! Nice. Yeah, that feels good, doesn't it? That's my girl. Гой. Энэ өстө гой харагдчих шүү. Гой. Nice. Tom Cruise хүмүүс яг зөвхөн акшнаар мэдээд байдаг. Яг тэр нь ч бас аргагүй л дээ зүгээр. Гэхдээ давхар бас үнэхээр мундаг драматик, комедик жүжигчин шүү гэдгийг бас мэдрүүлнэ гэж найдаж байна энэ кинонд дээр тэгж харагдаж байна. Одоо Thunder юун дээр юу лээ? Tropic Thunder тест галзуу комедик дүр байдаг тийм. Born on the 4th of July ч юм уу, Jerry Maguire энэ гэсэн кинонууд дээр амар мундаг одоо Vanilla Sky ч юм уу мундаг драматик жүжиглэлт байгаа. Одоо жишээ нь Minority Report, War of the Worlds тэднэр дээр хүртэл яг акшн sci-fi кинонууд ч гэсэн драматик хэсгүүдээ мундаг гаргадаг шүү дээ. Ер нь Tom Cruise бол уулын их сайн жүжигчин. Зүгээр акшн hero гэдгээрээ бас хэтэрхий яатсан байж магадгүй. Хүмүүс бодогдсон байж магадгүй. За. За энэ юу юм бүү мэд? Цувралч юм уу кино ч юм уу? It's okay. They need to hear this. За номноос хэлсэн юм байна. Саяны гоё шот байна. Мишель Монаган уу? Тийм биш.
Michelle Monaghan гоё жүжигчин шүү. If you leave the door half open, soon you hear the whisper spoken. If your window is left unlatched, you'll hear the tapping in the glass. If you're lonely. If you leave a door half open. Aimшиг кино нэ тийм. Оо, манай хин биш. Adam Scott. Severance. Soon you'll hear the whispers spoken. Oh, De Niro. Oh. If your window's left unlatched, you'll hear him tapping at the glass. If you're lonely, sad, and blue, the Whisper Man will come for you. Oh. Хүүхэд нь Наруто орон хийгээ яваашаас. Whisper Man гэсэн чинь шивнээ залуу гэж байна. Шал өөр юм байна. Son, I'm sorry that it took this to get us together. We're not together. This is me asking you for help. I remember the Whisper Man, and I remember you caught him. I did 30 years ago. He's doing life in prison. Then how is he killing again? Энэ бараг цуврал юм шүү, аа? Jake's tape just dropped. I never thought it was gonna start again. Anything else you're not telling us? Саяны залуу чинь юунд тоглосон шүү дээ. The Boys season 5 тоглосон шүү дээ. I need you биш ээ. Gen V season 2 шүү. to find my boy. He's alive. That's the most important thing. Yeah, but For how long? Is there anything else you want to say, dear Daddy? Шивнээ залуу. Гэхдээ энэ хин Jake Adam Scott-ийн карьер яг ингээ одоо юм хоррор триллер лөө ингээ яваад байгаа нас гоё байна. Энэ кино юм уу цуврал юм. Номноос сэтвсэн юм байна ямар ч тач те The Whisper Man. Энэ нэг тийм амар shit кино шиг нэртэй юм те. The Whisper Man гэхэр нэг тийм гарч л байдаг shit кинонод байдаг шүү дээ те. Тийм байх юм шиг санагдуулж байна. Кино юм байна. James Ashcroft гэж айгүй сонссон нэр байх чинь би. О, Michael Keaton. What? Michael Keaton? Damn, Michael Keaton байгаа мэж яга трейлер мэлэр юм дээр гаргадаггүй лээ. Спойлер юм болов? Who knows? Who knows? Who knows? За, зэн James Ashcroft-ыг сонссон нэр байх юм. За, өмнө өөр юмнууд бол байхгүй юм байна, тий. Хоррор найруулсан юм. Гэтэ миний сонсч байсан юм бол байхгүй байна би. Андерсон бач магадгүй үзье. За энэ Chris Rock-ийн найруулсан кино байгаа. Chris Rock-ийн найруулсан зохиолын бичээд найруулсан кино. Who the fuck are you? This is my husband's apartment. No, he said I could have it. Okay, it's over now. Best supporting actress, Misty Green. Ooh. Is that you? What the fuck? I'll give you a week to get your stuff together. I'm broke. It's not just me though. I got my brother. Misty, I'm on my meds, and I'm gonna get a job. Yeah, I'm good. I get it. It's tough out there. You don't even know if I get you on Law and Order right now. The last time I cast you, you punched this bitch in the face? She hit me first. For the record, I quit due to creative differences. Okay. Ой, кастинг мөр амар гоё юм бэ. I wake up when I want to wake up. I sleep when I want to sleep. I get high when I want to get high. And I fuck when I want to fuck. I didn't know you were a little Wayne song. That's so cool. You're not exactly an unknown, Misty. Is Hollywood racist? Yep. Are you mixed? Excuse me, what? Is it sexist? Fuck yeah, it is. I'm looking for open-minded friends who might want to make a little extra cash. But don't act like you never had a shot. Oh, if it isn't Misty Green. Tina is in the house. Hello. I would like to finish my audition if it isn't too much trouble. All right? You want all my love.
I saw you singing at the Roosevelt the other night. You were great. Did I see your brother? Yeah, that was him. Is he okay? Yeah, he's fine. You okay? I really can't do this anymore. I love acting, but writing the line between hoe and hostess, I'm out. We need to keep our eyes on the prize here. Okay, go in there tomorrow, read, sing, kill. You've got one night only, one night only. You'll be the only one. One night only, then you'll have to run. Do you think I can act? Or are you just trying to fuck? Why can't both things be true? Words get in the way. Nice. Энэ каст гоё харагдаж байна. Хин Крис Рок ер нь айгүй сайн найруулагч штэ. Крис Рокийн өмнө нь найруулсан би энэ дөрөвт кино нь болж байгаа юм байна. Би энэ хоёрыг бол үзэж байгаа. Heads of State гэж comedy кино хийсэн юм байна. I think энэ хин хоёр кино нь хоёулаа амар муу ревьютэй юм байна штэ. Энэ хоёрыг бол би үзэж байгаа. Би энэ топ 5-ыг үзсэн. Өөрөө зохиолын бичээ найруулсан. Энэ бүр амар хөөрхөн кино. Айгүй гоё, хөөрхөн, зөөлөн, гэхдээ deep, мэдрэмжтэй, гоё commentaryтэй, айгүй гоё сэдв болохоор нэг юм айгүй амар хөгжилтэй дээрээс нь айгүй гоё кино. Би бол амар дуртай. Ялангуяа хипхоп culture дуртай хүмүүс бол бүр таалагдах гэж бодож байна. Cast mass нь амар гоё. Энэ бүр үнэхээр гоё кино. Миний бүр амар дуртай. 14 миний хувьд 2009-14 миний хувьд бол бүр топ жилээд байгаа байхгүй юу? Яг бүр ингээ хамгийн хайртай кино одоо ингээ жилээр нь ямар кинонууд гарснаар ингээ жагсаах юм бол 14 миний баг ингээ favorite жилээд. Тэрний бас нэг кинонуудын нэг нь энэ топ 5 байдаг. За let's go үргэлжлүүлье. Andrew Garfield. I am no soldier. I am no priest. Тариач нэг хүрэн. I'm just a farmer. The land is broken. We are forced to work. Oh, энэ дондод зооны үеийн англи байна тий. The king is the law. Oh, ийм хүүхд таан хэм байсан юм бол. We have nothing more left. He says pay taxes, you pay taxes. She's of age. Then she must pay. He says work harder, you work harder. Ooh. That's enough! Enough! We've given you enough! Yeah, манай жаалхан дээ. За бослог төлөвсөн. Oh. It is time to set the world on fire. Oh, бодит түүхээс хэлсэн гэж шүү. Rebel army. Яг inspired гэхээр бодит түүхээс санаа авсан тий. Converge on London. 10,000, maybe more. Надад хэдгээр 100 юм бэ? Надад 13 мороо юм уу? Who leads them? A plowman. There will be no peace until we are free. Listen. Listen. Can you not hear their rage? Once we draw blood, we open the gates of hell. Cosmo Jarvis шүү дээ. Манай нөгөө юун тоглолдог. Shogun тоглолдог. Draw blood, we open the gates of hell. I see chaos and fear. Crush them. God has taken much from us to show us the truth. Surrender to it, and it will set you free. Hey, Jamie Bett. For all that you've taken from us, all that we've lost, time to pay. За энэ тест нэлээд epic кино болно. Нэлээд epic кино болж шинжтэй шүү аа. Nice.
The Uprising. За Paul Greengrass бол юуг Born-ыг найруулж исэн гоё байгаа. Найруулагч байгаа. Орчин үеийн нэг юм shaky cam юуг акшныг ерөнхийдөө эхлүүлсэн гэж хэлж болно. Thomasin McKenzie байгаа юм байна. Окей, Jamie Bell байсан. Catherine Waterston байсан. Энэ 2 дугаар Richard гэдэг хаан юм биш үү? Үйл явдал нь 2 дугаар Richard гэдэг хааны эсрэг юм юу болж исэн юм байна. 1300-аад оны сүүлийн үед л юм байна л да. Окей. 1300-аад 1400 онд өгч байгаа үед л болж байгаа үйл явдал юм биш үү? Ко. Энэ нээлттэй хийсэн юм уу үстэй? 9 сарын 11-нд нээлттэй хийх юм байна. Nice. Энэ сонирхолтой харж байна. Andrew Garfield ер нь юунд ч тоглосон гоё дөө. За энэ үлээ My Brilliant Career Netflix гэснэ. Jungle Entertainment гэнэ. За Netflix. Yeah, let's go. New Year fireworks paled to a shadow beside the light that exploded inside me at his touch. It's a story. I made it up. I wish I knew you. I think it's high time my granddaughter Sibylla were to enter society. The only way a woman can have money is to marry into it. Don't run out of time. You're a bright girl, Sib. You need to have all your talents stretched. So they can truss me up like a turkey. Surprise! And marry me off to some old stinker when I'm not looking. I've decided that I need to fully experience the world before I can write about it. Maybe you'll meet a handsome stranger and fall in love. Do you think you're a good writer? Yes. Comfortable? I'm being gussied up, straightened out like a gazelle, and turned on the spit of propriety. Are you all right? I'm fine. I'm sure you'll make someone a lovely wife. That's Granny's plan. It's not mine. Нэг тийм нэг бол амар Netflix-ийн нөгөө нэг copy paste кино болсон. Нэг бол айгүй хөөрхөн сэтгэл хөдлөсөн гоё кино болох юм шиг нэг юм. Аль нь ч байж болох юм шиг харагдаад байна. Let's just hope there's a proposal coming. Is that all there is for me? Where were you two? She was perfectly safe with you. You're thinking about him, aren't you? How do you know if love is real? You sacrifice everything for it. If my story had a man's name on it, they would never question my expertise. What is that hiding away behind those eyes? It's mostly concealed fury. Nice. Nice. Are you ready? Yeah. Why not? Энэ угаасаа юу юм биш те. What? Энэ зохиол юм уу? Тийм байна. Зохиол дээр сэтгүүлсэн Miles Franklin гэж хүний зохиол юм байна. Тэгээд энэ юу юм биш те. Stella Franklin гэж эмэгтэй Miles Franklin гэдэг нэрээр юу яасан юм байна. Номоо гаргаж ирсэн юм байна. Энэ 79 он гарсан кино байд юм байна. Sam Neill тоглож байсан биз дээ. Rest in Peace. Энэ цуврал юм уу? Цуврал юм биш үү? Окей. 8 сарын 13-нд гарна гинэ. За. Neon. Let's go. We don't know where we are right now. I don't know of any roads that drive for 6 hours with no turns. We're just talking, and then we hit this dead end. It just feels like designed. Maybe we crashed. You keep doing what you were doing when you died. I did not kill us. Stop fucking yelling!
You know what I'm thinking? I was this fucking close to downloading Subway Surfers before we turned onto this stupid fucking road. How long do y'all think we can do this? Just sitting in here, driving. Maybe it's a forest full of people James has been a dick to. Maybe it's a force full of people I've given dick to. It would be a Empty fucking barren forest. I It wouldn't be a definitely wouldn't single fucking be person. here. James, there is no test. So just this forever. What if we're supposed to suffer here? What if that's the point? I'll do it. For him. This is not real life anymore. Help me! Help me! Ха. Айгу олон асуулт байна энэ кинотой холбоотой. Амар анхаарал татчин айгу сонирхолтой байна. Гэхдээ what the fuck is this? Яг юу юм бэ энэ кино? Оо, за энэ чи миний хүлээж ирсэн юм уу? Миний бодож байгаа юм уу? Торонто одоо Торонтогийн кино надад 9 сард болно. Торонто дээр гарах кино. Би хэрвээ андуураагүй бол би тэрийг ерөөсө харахгүйгээр шууд ингээ оруулсан байна. Андуураг бол манай Сункан юунд тоглодог? Юуны Fast and Furious-ийн манай юу штэ. Fast and Furious-ийн хаанд тоглодог Сункан. The Fast and Furious тоглосноос хойш машин дайгуу дуртай болоод машин одоо засч масдаг, босгодог, тоноглдог ийм одоо хоббитой болсон. Тэгээд жоохон бахта тийм байсан билээ дээ. Тэрийг сэргээсэн. Тэгээ одоо энэ өөрөө нэг юм канон тоглож явах хэвээр өөрөө хийж байгаа ах шүү бараг. Тэр нь баха энэ. За үзье. Тэр мөн баха. Бараг мөн байна да. Тийм ээ. Let's go. Би кино бараг жил 2 жилийн өмнө сонссон. Your solo act. Always by yourself. Don't let anybody close. Sonka! There are two kinds of people here. The ones who take off and never look back. Let's go! 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 And the ones that stick forever. There he is. You know what people hate most in a shit town like this? Someone who turns out better than them. You know he's gonna let you down. He's a lowlight. Hate is noise, disrespect. That's a decision. Tree, what happened? I don't think I have a real chance with this type of guys. What are you talking about? What, you giving up already, huh? This chance you got shouldn't just happen to someone like you. Someone like me? Өөрөө найруулж байгаа. I'm gonna go someplace in my life. Please come with me. Please be good. Please be good. It's not about skill. It's about trust. Камера үзэн бол алж шүү. Nice. Сайн кино угаасаа. Please. Дистрибьютор энэ төр олоогүй л байгаа юм байна л да. Угаасаа амар төсөв багтаа кино дистрибьютор олоогүй байгаа. Тэгээд Торонто олоосын кино наадам дээр нэгээл сайн кино байвал тэгэл юу байна л гэсэн үг л дээ. Дистрибьютор олон л гэсэн үг л дээ. Please сайн кино угаасаа. Энэ өст амар жижиг төсвөр боссон кино ах хэвээр. Тэгээ 25 онд зарласан юм байна. Гэхдээ энэ мэдээллийг би харж лээсэн л да. Энэ нэг юм драйв машинтай кино хийн гэжсэн. Тэр нь явж байгаад өөр тишэл болсон юм байна л да. Nice.
сайн кино болоосаа гэж найдаж байна. За өнөөдрийн сүүлчийн трейлер. Амар олон мессеж нэг мессеж нь дуусчлаа шүү. Let's go. You're the best field operative I've ever had. You were born for it. Hamid was afraid Tally would ID him, so Liam Neeson-ийн акшн киноно дуусаагүй байна. he sent his family here. They got rejected by some greenhorn that didn't know the code. Hamid deserves a Medal of Honor. Shit. Ой, та эдийн жүжигчнийг нэр нэмэлээ. Fuck билээ чи манай. Fuck. That guy ахгүй. That guy shit. Манай Expanse бүр амар гой жүжигч байхгүй. Expanse-га манай зурлаа. Awesome. Deserves a Medal of Honor. We can't even fly him out. Then let's save them. The nest is swarming with flies. Count about 30. The package is being moved. That can't happen. Either we open it or no one does. I hate to ask you. Don't do it, boss. All of us are now on administrative separation. I gotta fix this. It's been almost a year, Tucker. I was really messed up when I came back. That's good. I'll let him know next time he asks when he's gonna see his daddy again. This is the job, Tucker. In 81, the embassy went down. We put a $25 million in the wall. Where? Hotel Tehran, room 705. Ain't right what they did to you, but this could be a great payback. Snag 25 million out of a wall. Let's get to Azerbaijan and then we split it 7 ways. It's worth the risk. 5 Hi, foreigners Stickney. roaming around Iran. We're gonna need a woman. What exactly is this job? We need you to pretend to be Rory's wife. Getting in's the easy part. It's the getting out that's hard. This is bad. Like Run for the Hills bad. Saddle up. 3, 2, 1. Do it, now. I see it. That's an awfully small bag. Probably not even 25,000. Was there anything else in there? I don't have the money, but I've got something more valuable. You lied to me. May deceive you, son, but I'll never lie to you. What was it all for? You get it at all costs. And you shall know the truth. And the truth shall make you free. Би нэг иймэрхүү кинонд мангар дуртай яагаад энэ сайн кино биш нь ойлгомжтой л да. Тэгвэл нэг юм action crime thriller тэгснэ нэг юм political янз бүрийн элементүүдтэй тий. Ийм кинонод би мангар дуртай байхгүй энэ угсгүй байхгүй тий. Энэ тийм байхаар харагдаж байна. Энэ West Chatham гэдэг энэ жүжигчин байхгүй юу? Энэ өөрөө цэрэгт байсан тий. US Navy-д байсан. Энэ гоё жүжигчин. Энэ миний амар хайртай зурвал Expanse тоглолт. За трейлер үзтээ сайхан олон трейлер үзлээ. Аль нь сонирхолтой санагдаж байна. Аль нь ямар байна? Юу ягараа санстэглүүдээ хуваалцаар Avengers дээр хүлээлт ямар байна? Scarface бишээ солирчин Clayface дээр ямар байна? Бусан дээр нь ч гэсэн те ямар юутай хүлээлттэй байна. Digger нэлээд хүлээлт өндөр байна надад бол тэгээд сэтгэлээ хуваалцаарай. Spider-Man дээр шөнийн тусгай үзэр зарласан байгаа. Гэхдээ Тэгт нь ерөөхдөө дуусч байна. Тэгээд Avengers Doomsday болон Dune Part 3 дээр шөнийн тусгай үзрийн юунууд удахгүй зарлна. Тодорхой болохоор гэхдээ одоохондоо кино театрээс дистрибьюторээс юмнаас аль биесний хариу үлээж байгаа учраас одоохондоо бол хэлж болохооргүй байна. Болцох гэж найдаж байна. Тэгээд Clayface дээр бас шөнийн үзэр хийнэ гэж бол найдаж байгаа бодож байгаа. Тэгээд та хэд манаас сэтгэлээ хуваалцаарай. Тэгээд дараагийн имчилгээр уулзлаа. Баярлалаа.